Бичмээр ингээ сая яг юу болсон бэ? Саяхыг тооцоо. Don't play with it, don't be dishonest. Ay, still not understanding. Яа, ямар муухай нам болдоо те ёо. Одоо манай зулаа апагаас нь дапагаа дүүчих. Апага ясна апага. Тэжарэни. Энэ удаа цэнхэн зүнэ. All right. За, welcome back to Fashion Hour-гийнхаа ээлжит бичлэгтэй манайхаа тавтан морил. За, тэгээд ийм байна. Одоо ингээд 100 болж байгаа цагт яг Монголд баахан цас орсон байлээ тэг. 100 болж байгаа цагт ер нь одоо ийм том хотуудад те fashion show-ууд айгүй их болт юм байна заяо. Тэгээд би өмнө нь хизээч fashion show-ууд явж үзэж байгаагүй. Чикагод бас нүүж ирснэх fashion show-нд явъя гэж бодоод яг явах хэд хэдэн шоугаа сонгочихсон. Тэр нь болохоор 7 сарын сүүлээр гарч ирнэ. Тэгээд мэдээж тэрэндээ бэлтгэхийн тулд fashion show-гаас яг тэр fashion show-д зориулсан хувцснуудыг би сонгоод энэ удаагийн бичлэгийг ингээд хийхээр болж бичлэгээ эхлүүлцгээе. Хамгийн ихний outfit нь болохоор миний өмссөн байгаа одоо энэ джинсэн хослол байгаад байгаа байхгүй юу. За энэ бол нэг тийм амар сүртэй те хүн болгоны нүдийг ингээд catch хийгээд ах outfit биш. Гэхдээ энийг ямар шоунд дээр сонгосон бэ гэх юм бол $30 тикеттэй шоунд дээр сонгосон outfit байгаа. Угаасаа $30 тикетийн шоу яг ямар болохыг таад угаасаа надад хэлэлтгүй мэдчихэж байгаа. Тэгвэл ингийн очиод нэг те юм үзэж суучаал тэгэл ирдэг яг тэрэнд зориулсан outfit байгаа. Тэгээд ингийн бас те girls night out ямар нэг ивентэд эсвэл гараад нэг те нээцийнхаа birthday дээр очиж байгаа ч юм уу. Ер нь зүгээр ингээ гараад те өөрийнхөө цагийг have fun өнгөрөөмөр байгаа. Тэр үедээ ч өмсөхөд хүртэл зүгээр ингийн хөөрхөн outfit байгаа. Тэгээд бүгдээрээ хоёр дахь $150 үнэтэй тикетний outfit-ыг үздэгэ. Fashion show-ны outfit маань энд байгаа. За би энэ болохоор personally өөрөө амар дуртай. Тэгээд яг энэ хувцсыг, энэ outfit-ыг өнөөдөр өмсч үзээд зүгээр шүрэн жоохон дээшээгээ ингээд тэ цэцэг нь ингээд жоохон дээшээгээ байсан бол айгу гоё байх байсан юм байна гэж бодлоо. Тэгээд энэ outfit-тэйгээ хослуулад fashion house-аас ирсэн энэ гоё цэцгэн эмгээ бас хамттан зүүсэн байгаа. Тэгээд энэ гинжнэрийг бол угаасаа авчин нэгээ дараагийн outfit-ыг өмсч үзэх учраас тэгээд гинжээ ял авсангүй. Дээрэс нь энэ хувцс болохоор яг зуны улиралд бол те ер нь энэ тентхийн ивентэд явсан. Одоо ингээл аюу гой music festival эдрүүд ордог штэ. Тэр эдэрт таарсан аюу гой outfit байна гэж би өөрөө хувьдаа дүгнэж байна. Тэгээд аргашаага болохоор юм байхгүй. Яг тэр чигээрээ ингээд арталтаа уйчдаг. Тэгээ өмд нь юм хосоороо юм хар өмд ирсэн. Тэгээд энэ outfit-ийг болохоор өмнөх outfit-ээс илүү би дээгүүр үзэж байгаа. Арай нэг юмтэй сүржин амар том цэцгэл ороод ирж байгаа зү. Тэр дөрөв бахан цэцгтэй. Fashion show-ны энэний дараагаас хэрвээ энэ outfit тохирохгүй бол би дахиад нэг өөр outfit өмснө гэж бодож байсан хгүй. Тэгээ тэрийг бүгдээрээ харцгаая. За энэ болохоор бүгдээрнгийнх нь 3 дахь outfit байгаа. За энэ нөгөө нэг $150-ийн fashion show дээр зориулагдсан 2 дахь outfit нахгүй юу. Тэгээ хамгийн ихтэйх нь болохоор нөгөө нэг цагаан топтой хар өмдтэй байсан шүү дээ. Тэгээ хэрвээ тэр болохгүй бол би яг тэгээ жоохон орлуулчи өөр юм бас хэрэгтэй байж магадгүй ах гэдэг яг энэ ягаан хослолыг ингээд авцсан. Тэгээд энэ ягаан хослолын нэг юм нь болохоор өмд нь нэлээд урт юм байна. Тэгээ өмд нь ингээд жоохон чүд дээшээгээ яг нэг иймэрхүү байсан бол надад илүү их таалагдахаар байлаа. Тэгээд сая шууд ууднаас нь гараад өмссөн болохоор жоохон өрчлөөстэй байгаа манайхаа. Бити тоогоорой. Зүгээс яг мэдчихин та хэдийн нэг нь заавал тоогоод комент хэсгээр наа өмдөө та эндүүдээ ч гэж хэлж магадгүй. Энэ outfit-энд өөрөө амар дуртай байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол ийм цагаан болон ягаан өнгө бас надад айгүй зөгцөж
харагдчихлээ миний арьсан дээр. Гоё зүйл нь юу гэх юм бол энэ арын хэсгээрээ бас амар гоё харагдаж өгөө. Тэгээ уртлын энэ хоёр нь бүр амар cute заяа. Материалын хувьд бүр ярих юм байхгүй. Амар гоё биенд зөөлхөн. Тэгээ энэ нь болохоор энэ дээр нэг юм ингээд тогтоогоод хийчихвэл ерөнхийдөө зүгээр юм шиг. Эсвэл дотроо нэг юм нөгөө нэг юм bra өдр байдаг штэ. Тэрийг өмсчих юм бол ерөнхийдөө зүгээр болчих واخ гэж бодож чинь. Тэгээд personally баг fashion show-нд явахдаа би энийг аль аль нь л ерөнхийдөө аваа явчихъя гэж бодож чинь. Тэгээд яг энд болохоор би 10-аас 9-ыг өгнө. Яг нэг нь яг энэ урттаа л байна. Бусдаараа бол угаасаа надад ярих юм алга. Тэгээд та хэд маань юу гэж бодож чинь? Коммент дээр бичцгээе. За яадаг гинэ. Ядарчлаа. Тэгээд чи цагт болж байгаа гэж бодож ин залаа. Биш. Окей. Хэд цагт болж байгаа лээ? 12. Харин тий 12 шөнийн 12-д бичлэг хийж байгаа хгүй. Тэгэхээр хүн ядарна штэ. Тийм үстэй гүм үү? Хай. За одоо зүгээр сэтгэлээ ярьчих. Ямар сэтгэл ярих гэдэг. Тийм ярих юм өнөд үзэгчтэй ингээд шүтийн төл. Өөр ямар нэвтрүүлэг гэдэг лээ? Өөр. Зүүн яриа улаан бал цэнкэр бал өөрөө цэнкэр бал юм уу? Яа гэтээ ингээд fashion show-гийн бичлэг хийхэд ер нь айгүй бас юутэй чаленжинг ер нь байд юм аа. Тэгээд одоо ингээ манай найз ирээд надад тусалж байгаа. Тэгээд зулаатай амар их баярлалаа. Тэгэхгүй л бол ингээд өөрөө бичлэгээ камера тавиад өөрөө cameraman хийгээд ингээд тэг хуцаа өмсөөл наашаа цааш олно гэхээр уус амар их energy шаарддаг, tiring. Тэгээд зулаач гэсэн угсаа ойлгож байгаа. Тэ зулаа ойлгож амаагүй юм уу? Абракадабрага. Ой нэг айчид нэг ийм юу яваад лээ. Абракадабрага. Юула? Тарарата. Оо нэр хувцснуудаа өмсөнгүүтээ нөгөө нэг after чи зүгээр байгаа чи ямар хэцүү юм бэ? Нэг харахаар л юм matrix шиг арагшаа болсон байгаа. Би чамд өөрөө бичээд харуулах ба. Барын дээр нөгөө нэг бүжиглэхэд тэр юунууд унах уугүй юу гэдгийг харуулах хэрэгтэй юм шүү дээ. Одоо энэ дээр бол ингээд дотроо би заавал bra өмсөх хэрэгтэй болчих واخгүй. Тэгэхгүй бол ингээд хамаг юм ингээд сэгсчээд бүжиг марцсан лээ. Тарарата. Чи дуулаа. Тада ингээд $30-ийнхаа параар эргэж орлоо. За энэ болохоор бүгдээрийнх нь хамгийн сүүлийн outfit. Би угаасаа энэ удаагийн захиалгаар яг зүгээр fashion show-нд зориулсан л 4-5 outfit сонгосон байхгүй юу? Бодлоо энэ хоёр болохоор зүгээр энгийн одоо event ч юм уу тэ октоодынхаа night out эдэрт зориулсан яг ийм хоёр outfit байгаа. Тэгээд энийг одоо бас тэр fashion show-гийн бас нэг ивентэд өмсчих болох юм шиг outfit байна. Top өмнөд хоёр нь хоёулаа fashion show-гийнх. Тэгээд яг энэ хоёр separate байгаа зүгээр ингээ хооронд нь нийлүүлээд яг энэ outfit-ийг үүсгэсэн байхгүй юу. Тэгээд дээдлийн top бол угаасаа надаа 10-аас 10 бас амар таалагдж байгаа. Шивээс хэсгийг гаргаж өгсөн. Цамт сороочг гэдэг үлээ юм. Сороочгын мөртлөө one shoulder off тийм юутай. Тэгээ материалын хувьд бол надаас үнэхээр их таалагдж байгаа. Өмдөн дээр бол угаасаа ярилдгүй. Юун дээр ч бол юун дээр зогцож байгаа. Өмнөх бас нөгөө нэг цагаан цэцэгтэй байсан топ дээр хүртэл зогцож байна. Ягаан топон дээр хүртэл зогцож байна. Тэгээд хар өмдөж угаасаа классик шүү дээ, тэ. Заавал fashion show-н дээр өмснө гэж бол хэлэхгүй. Тэгээ зөндөө олон өөр гой пари ч юм уу гой болж байгаа газруудад очиод өмсчих боломжтой байна. За тэгээд энэ удаагийн fashion show-гийн 4 outfit-ыг ингээд өндөрлж байна. Тэгэл дөрвөлэл бол ерөнхийдөө надад их таалагдлаа. Тэгээд энэ дөрвөөс алийг нь ерөнхийдөө та бүгд яг нэг болон 2 дугаар номерт ч ихсаамаар байна. Тэрийгэ коммент хэсэг дээр бичцгээгээрэй. Зүгээр та хэдэд ерөнхийдөө сонирхуулгаад эмигнээс, бугуувчнаас, хүзүүний гинжнээс тэгээд бас усны юм хөөрхөн чимэглэлүүдээс сонгож авсан байгаа. Түрүүнийх болохоор энэ хөөрхөн банттай ийм хөөрхөн усны юм хавчаар байгаа. Хөөрхөн зүрх мөрхтэй бүрээ. Шууд baby болоод байгаа юм. Хоёуланг нь бантглаад ингээд зөчлөсөн даа so cute. Үсээ ингээд гоё тэ арталтаа хийгээд дэшөө доошоо олгоод ингэж мэнгэж явахтаа зөөл амар хөөрхөн байгааз. Бид тэнийг амар хавчаар зүүдэг төрлийн хүн биш. Боломж өдр олдох юм бол ерөнхийдөө зүүдэг. Гэтэ ер нь одоо нэг хавчаар зөх байгаа. Гэтэ яа хөөрхөн бааз эндээс хар болон цагаан өнгө байсан. Өсний хавчаарууд байгаа. Энийг бол үнэхээр их хэрэгэлдэг ээ. Гэхдээ бид нар чинь нэг иймэрхүү хавчаарнууд хэрэгэлдэг штэ. Зөрвсээ юу ах гад. Тэ энэ болохоор нэг илүү эмгтээлэгтэй. Үсмсээ ер нь
Би одоо үсээ гэртээ ажиллаа хийж байхдаа илүү их одоо ороод ингээд дээш нь чичх амир дуртай. Оо, авчаар амар гоё юм байна. Ингэж харагдчихэ. Тэгээ ер нь өнгө үзмжийн хувьд ч гэсэн илүү одоо эмгтээлэг тийм гоё дүр төрхийг ингээд гаргаж өгч байгаа байхгүй юу? So яг энэ ингээд амар хөөрхөн. Одоо тэгэхээр нэг эмэг бас зүүж үзэх болохоор бүгдээрээ зүгээр ингээд үлдээчээ. Тэгэхээр юм ягаан өнгөтэй юм байсан байхгүй юу? Тэгээ бугуучны хувьд болохоор ёо би бугуучнуудад амар дуртай байгаа заяо. Ийм хөөрхөн бугууч ирсэн юм зүрхтэй. Тэгээд rose gold өнгөтэй. Тэгэхээр зүгээр ийм энгийн бугууч зүүж байхад амар. Нөгөөтг нь болохоор эндээс ингээд дөрөв шиг ирсэн. Тийм энэ бас амар хөөрхөн байгаа зү. Энэ дөрөв ингээд нийлээд хамт ирсэн. Тэгээд эдрийг ингээд зүгээд явхад бас амар хөөрхөн юм чамин ганган ингэж харагддсан юм лээ. Тэгэхээр заавал fashion аваас нөө хувцас хослол бла 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 гэхгүйгээр юм эмгтээчүүдийн юм хөөрхөн эмэг бугууч зүйлтнүүд бас байд юм бэлээ гэдгийг та хэд сонирхуулах гад. Энэ хоёр эмэг миний fashion аваас хамгийн одоо cute эмэг гэх юм уу? Бас цагаан өнгөтэй би нэг цагаан өнгөнд яж амар дуртай. 100 бараг энэ эмгнээс би бараг салахгүй хаа. Миний ихэнх одоо юм өмсөж байгаа цагаан малаажнууд дээр амар хөөрхөн таарсан эмэг байсан. This is so cute. Хан юутай авчаар тагаа амар гоё таарч байгаа зү. Тэгээд хүсээ ер нь ороочоод нэг иймэрхүү байдлаар ингээ авах юм бол it's just so chic. Харта амар игдүүтэй. Тэгэхээр одоо хүсээ бүгдээрээ урталтаа би ингээд жоохон үлдээж агаад хөөрхөн юм бэ. Oh so cute. Тэг ингээд үсээ oh my god. Бэж энэ эмхтэй явахгүй. Гэтэ энэ хардаа ямар хөөрхөн юм бэ. Yo I love this. Би яг эндээс салах байхаа. Тэгээ энэ дээрээ юм зүгээр надад нэг амар хөөрхөн биш цав цагаан палаж гэдэг байхгүй ёо. Тэрнээ бүр хослолоо өгч this is so cute. Тэгээ ингээд үстэй ингээд хам Тайд ч гэсэн амар хөөрхөн харагдаж байгаа зү. Oh nice. Okay. Тэгээ энэ бичлэг та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ аль outfit нь шоунд явахад илүү гоё юм. Комент хэсгээр бичлэгээрээ тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Ардын аны жижигтүү channel дээр subscribe дараад энэ бичлэгэн дээрээ лайк дараад тэгээд дараагийнхаа сонирхолтой гоё бичлэгээрээ уулзлаа. Пока.